Пикалево үйлдвэрийн хот Санкт-Петербургээс 250 км-ийн зайд оршдог. Энэ хот орон нутгийн ихэнх оршин суугчдыг хөлслөн ажилуулдаг бөгөөд үйлдвэрийн хөгжлөө даган хөгжиж байна. Энэхүү уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь хөнгөн цагааныг хийхэд ашигладаг эслийг үйлдвэрлэдэг байна. Манай үйлдвэрт бараг 2100 хүн ажилладаг. Энд амьдардаг хүн болгон хотын үйлдвэрүүдтэй холбоотой ямар нэгэн ажлыг эрхэлдэг. Бидний хувьд хотыг цахилгаан дулаанаар хангадаг. Эндхийн оюутнууд их сургуулаа төгсөх үедээ үйлдвэрүүдэд ирж ажилладаг. Оросын албаны улсад 319 үйлдвэрийн хот байдаг бөгөөд эдгээр хотуудад Оросын нийт хүн амын 10% нь буюу 14 сая хүн оршин сууж байна. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөлд энэ улс эдийн засгийн хямралтай тэмцэж байна. Үйлдвэрийн гих тодтголтой Оросын жижиг хотуудад ажилгүйдлийн түвшин улсын дунджаас 2 дахин нэмэгдсэн бөгөөд засгийн газар нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг сайтар хэрэгжүүлэх шаардлагатай тулгарч байна. 2009 онд Пикалево хотын үйлдвэрийн цогцлбор ажлын байруудыг их хэмжээгээр цөөлөх тухайга зарласан гэсэн ч тухайн үед ерөнхий сайд асан Владимир Путин энэ асуудлыг эсэргүүцсэн юм а. 2009 оноос хойш үйлдвэрийн ажилтнууд амралтын өдрүүдэд ажилладаг болсон. Дээрээс нь нэг хүн 2 буюу түүнээс дээш хүний ажлыг хийж ажлын ачаалал нэмэгдсэн. Бас нийгмийн халамжийн тэтгэмж олгохоо болсон. Үйлдвэрийн шин захирал Максим Волков ажлын байрыг цөөлөхгүй гэсэн Кремлийн тушаалыг дагсан. Гэхдээ үйлдвэрээ өсгөж хөгжүүлэхийн тулд шинжилэл хийх шаардлагатай байсан хэмээн ярьсан байна.